Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэ ангаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. за Би бүрэн сэргийг байгаад байдаг нас. За сайн байцгаана уу? сайн байцгаана уу? Өглөө өдрөөрөө минь. Өглөө өдрөөрөө минь. Сайн байна уу? Йой. Зөндөө юм байна. Тойроор юу байна? Миний ханаад нэг одоо л нэг гайгүй болж байгаа шиг Одоо байна. би ханаад эхэлж байна. Оо, нэр ханаад ирсэн. Хөө. Анакагийн ханаад яасан гэнэ? Минийх эхэлж байна. Учирлынх дуусчих шиг байна. Яа. Ямар биний юм байгаа шүү дээ. Би дэ халтаж байгаа надад хоолн зэнэс. Цаг амар байна. За, өнөөдөр гурлаа юуны талаар ярих вэ гэхээр би feminine болон masculine energy-ний талаар ярих гэж бодсон байхгүй юу? Нэг ч одоо монголоор яаж өвтэй хэлэх юм бэ? Эрэгтэйлэг, эмэгтэйлэг энерги. Тий, энерги тэгжлэр хаймаа л да. За, тэгээд ер нь бол нөгөө нэг эмэгтэйлэг болон эрэгтэйлэг энержи ч хүн болгонд байгаа шүү дээ. Зөвхөн эмэгтэйлэг нь эмэгтэй хүнд, эрэгтэйлэг нь эрэгтэй хүнд гэсэн юм байхгүй. Тэгээд аль нь ингээд нэг хүнд байж байгаа. За тэгээд та хоёр одоо эрэгтэйлэг энержи гэхэлэр та хоёрт юу орж ирж байна? Тийм bulky бүдүүн хоолой хамаагүй байдал. Анакад юу гэж бодогдож байна? Би яра хичээл дээр үзчихсэн юм байна. Ер нь их за ер нь бодох юм бол одоо автобусанд ч юм уу трейнд явж байхдаа нөгөө man spread хийх нь masculine. Яах нь? Им tiny жижигхэн space ингээд хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд хоёр гуяа ингээд хол суух ойлгож байна уу? Тэрийг man spread гэж хэлдэг байхгүй юу? Алцаалгах. I did not know that. Тэмдэг юм байна. Яг мухал та. Гэхдээ like эмхтэй хүн тэгж суухаар not feminine болчтой. Би нэг удаа тэгж суужсэн чинь нэг кофе шопт би ингээд манай нэг найз кофе аваад тэг би ажилд нь нөгөө нэг тэгж суужсэн байхгүй юу. Тэгсэн чинь нэг Karen-ийн эрэгтэй хэлбэрийг юу гэдэг юм бол Karen. Мэдгүй. Юу гэдэг юм бэ? Нэг middle aged guy байхгүй юу? Эмэгтэй хүн ингэж сууж болохгүй цалтаасаа маа дэлгээд мэлгээд гэж. Яа, Монгол юу те. Чаглахгүй юм уу? Би гайхаа. Ямар мэдрэл байна. Тэгснээ бүр ингээ түүхмөх яриад эхэлсэн заяа. Like тэгснээ хамт явж исэн найзууд нь ингээд эмэгтэй ихч мөгч байгаа байхгүй. Би бүр гайхаад тэр мэ эмэгтэй ихч нар нь болохоор бас нөгөө хүнийг амар дэмжижсэн. Тийм үү? What the fuck? Би тэр үед амар ингээд гайхаад. Зүгээр миний жишээ бол тийм бодогч чинь тэгээд нэг минагийн хэлэх шиг болцонлог биш гээд. Гэхдээ өчтөл яриад. Харин би бас яг одоо яг хүн болго ингээд эрэгтэйлэг энерги, эмэгтэйлэг энерги гэдэг тэнгуүтэй ингээд гаднаа ингээд аашлж байгаа байдлаас нь ингээд ерөнхийдөө бол дүгнээд явчихна штэ. Тэнгуүт хүн болгоны дотор эрэгтэй эмэгтэй хоёр энерги байдаг. Тэрнийх нь эрэгтэй энерги нь яг юуг одоо удирдах авч явдаг вэ гэхэлэр хүний өөртөө ихтэй байдал, analytical thinking одоо нэг юмыг analyze хийх те. За тэгээд зорилгынхаа төлөө байх, ambitious байх. За тэгээд төсвөр хатуужил тууштай байх.
За тэгээд хамгаалах те тэгээ бас provide хийх тэгээд шийдвэр гаргах болон за тэгээд хамгийн гоё нь болохоор зэн юу independent байх. Бусдаас хамааралгүй байх. Гэх мэт одоо эдрийг ингээд сонссон бол эдгээр бүгд эмэгтэй хүнд ч гэсэндээ байдаг зан чанарууд байгаа зү тий. Аха. Тийм. Тэгэхээр эрэгтэйлэг энержи одоо авчирдаг энэ шинж чанарууд нь эднэр байдаг бах нэ. Ямар сони. Надаа юу таалагдсангүй гэж байна. Яхаар над шиг Яг эрэгтэй энерги багсан. Одоо удахгүй тайлагдсан. masculine feminine energy бид нар өөрсдөө тодорхойлдог байхгүй юу? Одоо учлалын хэлсэн юмнууд нь болохоор яг хүмүүст ингээд за нэг үг өгөөд тэр үгийг нь masculine гэж бодож гинөө feminine гэж бодож гинөө гэж асуунгууд either it's feminine or masculine гэдгийг сонгох юм багсахтай. Хэрэг өнөөдрийн нөгөө нэг бидний мэдж байгаа шиг мэдлэгтэй хүмүүс ингээд өгсөн болвол алийг нь feminine юм уу masculine нэгийг л зөвхөн сонгох гэхээр айгүй хэцүү шттэ. Тэгэхээр тийм судалгааг нь бол тэгж л авсан байх гэж би тамгэлж байна. За тэгвэл та хоёрт одоо feminine energy буюу эмэгтэйлэг energy гэхэлэр юу бодогдож байна? Юу орж ирж байна? Barbie. Тэгээрээ войн насрахаа. Яг Barbie. Тийм эмэгтэйлэг energy гэхэлэр тийм nurturing тэгээд нөгөө нэг зүн бэлгийн тэгээд compassion, creativity гэх мэт ингээд яг хайрлах, марилах тиймэрхүү юмнууд орж ирээд байгаа байхгүй юу? Аха. Тэгэд хүн болгонд одоо доторх одоо сая яг хэлсэн шүү дээ. Эрэгтэйлэг энержи, эмэгтэйлэг энержи хоёулаа байдаг. Тэгэнгүүт эннийхээ балансыг нь олж явах хэрэгтэй юм байна л та ер нь. Тэгэд аль нэг нь нөгөө талаасаа одоо ингээд илүү болоод ирэхээрээ зэрэг бас тэр нь сөрөг нөлөөтэй болоод ирд юм байна. Одоо жишээлбэл хүн болгон амар ингээл дотроо ambitious биш гэд байгаа. Тэгээд эрэгтэйлэг энерги давмгай, эмэгтэйлэг энерги давмгай гэд янз янз байгаа штэ. Тэгэнгүүт эрэгтэйлэг энержи нь хитэрхий ихсээд ирэх юм бол хүн айгүй их стресстэй, айгүй их ингээд юмд түргэн ууралж мурлаад тиймэрхүү болоод ирдэг. Тэгээд амар ингээд ер нь бол 10 давчуу тийм болоод ирдэг. Тэнгүүт эмэгтэйлэг энерги нь хитэрхий ихсээд ирэхлээр тэр хүн хитрхи гэж одоо бүр экстремэн яриад байгаа шүү аль алин дээр нь. Тэгэнгүүт хитрхи пассив болоод ирд юм байна л да. Юмд ингээд нэг юугөө ингээл за яасан ч ах вэ I don't care гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар бас илэрч болдог юм байна л да. Тэгэхээр энэ зөвхөн эмэгтэй хүмүүс дээр ярьж байгаа юм биш бас нэг эрэгтэй хүмүүс ч гэсэндээ ингээд бас тийм болцсон байх юм бол feminine energy нэгтцсэн ч гэх юм уу те. Тийм л байдаг юм байна. За тэгээд одоо нөгөө нэг юу яагаад хэрхэн эмэгтэйлэг энерги одоо тэжээх үү, эрэгтэйлэг энерги тэжээх үү гэд байгаа даахгүй юу? Одоо нэг бол ерөнхийдөө бол миний дээр уншсан юм дээр болохоор зэрэг яг гадаадад сурч байгаа одоо ганцаараа байгаа эмэгтэй хүмүүс masculine energy-нд бүр хитрхи тулцсан байдаг гинэ. Хитрхи ихтсэн байдаг гинэ. Одоо шинэ Аноковтер бол яг masculine energy-гээр л амьдарч байна л гэсэн үг ерөнхийдөө. Тийм survival mode дээр тавьчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь яг одоо ингээд ажилдаа явна хичээлээ энэ бүгдийг намжуулна. Ингэн тэгэн нэтрэгээд ирэхлээр ингээд хажуугаар нь давхар өөрсдийнхөө эмэгтэйлэг энергийг тэжээхгүй болвол айгүй их ингээд дотроо буглаад ингээд сэтгэлийн mentally бас ингээд асуудалд орох ч юм уу те. Тэгэхийг үгүйсгэхгүй болдгоо юм байна л та. За та хоёр эмэгтэйлэг энерги тэжээн гэвэл та хоёрт яаж болох юм шиг санагдаж байна ер нь? Санаанд ч орж ирж байгаа юм байна уу? Саяны хэлсэн дээрээс бол одоо ингээд nurturing гэдэг жаа штэ. Тэгэхээр нохоо авч болж байна. Яг зөв тийм. Гоё эсвэл гоё маникюр педикюр болчихно. Я болно штэ. Энэ төр болохоор зэрэг шууд нөгөө нэг яагаад одоо яг нохоо аавна гэхэлэр бас яг гадаадад одоо байж байгаа хүмүүст бол шууд нэх боломж нь байхгүй гадаг штэ. Одоо өөрсдөө яа гэж хахад цайж байгаагаар нэг. Тэгэн бол зураг зурж болж гин, бүжгэлж болж гин, бичиж болж гин, эсвэл бясалгал хийж болж гин, алхаж болж гин. Тэгээд алхахтаа бас ингээл гоё гэсэн. Нөгөө нэг
зүгээр ганцаараа гараад гой дуртай дуугаа сонсоод тэгээд хоёр тишээ таазаа бүр ингээд шидээд алхаад нөгөө одоо ингээд модель алхалтай байдаг шүү дээ ингээд бүр ингээд таазаа ингээд хоёр тишээ шидлээд хэрвээ хүнтэй явахдаа тэгэхээр санаа зовоод байгаа бол хоёр тишээ таазаа шидлээд алхавал ингээд бас эмгтэлэг энерги аягүй их орж ирд юм байна л та. Вау. Тэгээд дээрэс нь бас нэг сонирхолтой юм нөгөө нэг хүний траума болон одоо стресснүүд чинь хүний ташаан дээр бугларчдаг гэсэн. Тийм. Тэгэхээр ингээд ташаа машаагаа амар хөдлөгдөг одоо twerk work хийх ч юм уу те. Тиймэрхүү юмнууд ч амар стресс тийм юм нэг чи буглааг нэг айгу тайлж өгд юм байлээ шүү. Оо, за twerk хийж sorry да. Тэгээд үнэхээр twerk хийж чадахгүй бол яхаа саяны хэлсэн шиг гараад одоо дуу сонсоод ташаагаа шидлээд те ингээд янзын халахад байж болох нь байна. Унгам сони те. Тийм. За тэгээд masculine energy-гээ яаж тэжээх вэ гэвэл за угаас амар ойлгомжтой бах тий дасгал хийчин дасгал хийгээд янз бүрийн тийм puzzle эвлүүлээд strategic тоглоом тоглох ч юм уу тий ямар нэг юм стратеги хийх одоо төлөвлөгөө гаргах марах гэх мэт юмнууд болоод ирт юм бэлээ. За ерөнхийдөө бол эмгтээлэг болон эрэгтэйлэг энергийн анхан шатны ойлголтыг хоёр нь авцсан гэж ойлгож байна уу? Аха тэгэхээр за сон дээр нэсэн байна. За тэгвэл би хоёрт юу яа заяа нэг quiz явуулъя. Тэр нэг quiz-ийг хийж үзэх хэрэгтэй байна. Юу вэ нэ? За энэ нь юуны quiz вэ гэхээр юу шүү. Одоо 3 эмэгтэй хүн ярьж байгаа юм чинь би тэрэн дээр нь тулгуурлаад явчих гэж бодсон. Одоо нийтдээ яг 7 төрлийн feminine archetype гэж байт юм л да. 7 төрлийн эмэгтэйлэг энергийн одоо ангиллал гэх юм уу? За тэгэнгүүт тэрэн дотор нь ер нь 7 юм байгаа. За тэгээд тэрнээс нь хамгийн давмгай нь аль нь вэ гэдгийг хийж үзэх гэж байгаа байхгүй юу? Аха. Хамгийн давмгай чанар нь аль нь вэ гэдгийг үзэх гэж байгаа. Гэхдээ хүн болгонд одоо дор хаяж 1 2 3 ч юм уу байх ёстой юм байл л да. Тэгэхээр энэ quiz-ийг хийж үзье. Тэгэд та нар бас хийж үзмээр ах юм бол энийг description хэсэгт нь холбоод өгсөн байгаа шүү. Яа. За энийг тэгээд хийцгээе. Гурлаа хийцгээе. Та Panorama podcast-ийг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. За би нэг хэлсэн шүү дээ. Гэхдээ дахиад хоёр тамт хийчих. За. За эхний асуулт нь хамгийн төгс хагасаа өдрийн оройг чи ямар байгаас гэж бодож байна? Тийм, таны хувьд хамгийн төгс хагасаа өдрийн орой ямар хуу байна гэж төсөөлөгдөж байна. Гэдгийг яриа. За, гарч бүжиглэх, роль гунах ч юм уу ямар нэгэн тийм хөвгчлөлтэй юм хийх. За, эсвэл зүгээр зохиолын биш ном. Зохиолын биш ном тий. Зохиолын ямар нэгэн биш тийм ном аваад тэрийг уншихыг одоо тэрнтэйгээ байх одоо тэрийг уншаал байж ах. За дараагийн сонголт нь болохоор зэрэг тансаг ресторанд 6 course meal удаанаар идэх. Дараагийнх нь болохоор side business-тэй ингээд ямар нэгэн side business-ийн талаар юм хийх. Тэгээд классаагаад cozy газартаа ингээ meditate байх энэ хийгээд skin care хийгээд ч юм уу те. За тэгээд найзууд болон гэр бүлийнхэндээ хоол юм уу bakery хийж өгөх. Эсвэл зүгээр л манай партнер юу хийх гэх нөө тэрийг л хийж дөө гэдэг. Тийм сонголтууд байна. За та хоёр яах вэ? Би лаасаагаад баанд орох хаа. Би лаас амарах. Лаасаа баандана. Лаасах юм байна уу? Яг Монголд байсан бол арай өөрийн сонгох байсан баг. Гарч орох морох гэдэг дээр. Надад ч гэсэндээ лаасах нь хамгийн гол санагдчих. За. Тэгээ энэ ер нь хариултууд нь амар урт болохоор зэрэг яг харж байгаад өөрсдийнхөө яг хариултыг нь хэлээд явчих юм уу? Ямар энэ хоёр? Хүүхд тахта ямар охин байсан бэ? Тэгээ хүүхд тахта ер нь ямар охин байсан бэ? Үргэлж шинэ юм сурах, үргэлж шинэ юм турш үзэх те. Үеийнхнаасаа жоохон илүү хөвгчлөлтэй байсан. За, номын сан зогцтой нэр амар distract юм аа.
нэг хажууд хүмүүс юм дээр чимэг байх хэрэгтэй. харин тийм юм ч одоо. Гэтэ нэг юу чимээгүй хэсэг нь тустай байхгүй. Тэнд бүр яг чимээгүй дээ. За эсвэл маш адал явдлыг илэрхийлсэн definitely not a mommy's girl те. Яг бүгдийг өөрөө идэг хүүхдээсэн байна. Эсвэл чимээгүй өөрийгөө болгочдог. Нэг тийм анхааралттай байдаггүй. Нэг тийм бас тусламж нэг хэрэгтэй ч байсан шүү дээ. За эсвэл анхаарлын төвд байх дуртай. Даашинз машин зөмсөх юм уу? Хувцас өмсөж тоглох, нүрээ бодож тоглох дуртай. Тэгэд магадгүй хар багасаа жоохон ингээд тийм айлгүй сэтэн хайдаг байсан ч гэж болох юм те. Эсвэл жоохон дотогшооноо болгоомжтой ер нь бусдыг ажиглал байж байдаг. Одоо good girl гэж хэлэх юм те. Тийм байж болох юм. Эсвэл ингээд нэг хүүхэлтэйгээрээ байнга тоглож байдаг. Хүүхэлтэйгээ ер нь бол хүүхэлтэйгээр тоглож байдаг. Хүн байсан. Эсвэл айл гэрдэж тоглоод гэрлэхийг хүсдэг байсан. Гэдэг ч юм уу. Та хоёр ер нь аль нэ? Adventurous and very independent гэсэн баха. Оо. Яа, би бас тийм сонирхолтой байна л да. Гэтэ also би бас ингээд attention айгу дуртай байсан. Makeup энэ хийгээ, dress up энэ хийгээ дуртай. Тийм гэхдээ би бас дуртай байсан. Ээжийн хувцснуудыг нь найзуудаараа бөөнөрөө өмсдөг гэсэн шүү дээ. Тийм. Манай ээж тэгээд гоё штайсан болохоор бидний загиндгүй байсан. Гэхдээ that was really fun. Гэхдээ их хүчлэн ер нь ганцаараа юм хийгээл тэгэл бүдэрч унаад юу өвдгөн шалбалчаал гэрлэг орж ирээл гэж төс нэг амар юу байгаагүй нэг байнга ингээл нүр амаа бодоол ингээд тахгүй амар ихтэлэг тэгээ би чинь гадаа амар их тоглолтог байсан болохоор хавхаар личэрлээ тэгээд нөгөө төлхүүрээ байнга хайчдаг болохоор манай нөгөө нэг миний хүзүүнд ингээд төлхүүр ингээд уцаар ингээд нөгөө нэг юм ойдаг уц гэдэг штэ. Тийм утас ингээд ороосоор агаад жоохон бүдүүн болгоод тэгээд ирчилж байгаа тэгээд миний дэлгүүр хийс нөгөөх нь ингээд гадаа тоглож шороонтой ноцолцоор агаад нөгөөх нь цагаан өнгөтэй байсан юм харангтай болсон заяа. Тэгээд хөдөө хавч намайг хайчдаг. Тэгэл бараг үхрийн баас тэр цоглуулаад имээ өвөд цоглуулчих юм бол like you can definitely say I'm adventurous and very independent. Тийм байна тий. Би бол өстой жинхэнэ бас яг loved attention тэгэл цондроо өмсч үзэл би хүүхэлтэйгээр амирх тоглолдог байсан. Гэхдээ би хүүхэлтэйнүүдийн нөө take care хийж тоглолдог биш ерөөсөө. Ингээд би бараг хар мянганд нь тоглоомтой дөөс ахгүй. Тэд нартай ингээд өдөр болгон дараалалаараа ээлж ирээ нэгнийхэн төрсөн өдөр гэж тоглолтой заяа. Тэгээ ширээ засаад найзуудаа шоод гэж. Яа ямар шооч. Хар багаа шооц. Тэгэхээр take care бол хийдэггүйсэн байхгүй. Тэгэхээр тийм тэнгуүтэ дээрэс нь би чинь бүр хаар багаасаа цэцэрлэг тахаасаа л ангийнхаа хүүхд мөхдөд захиа махаа бичдэг байсан гэсэн дурч муулчаад. Like how people do that би бүр амьдралдаа хизээч хүн захиа очиж байгаагүй шүү дээ. Жохон дооч гэсэн дээ. Би тэр цэцэрлэгт байхдаа биччихсэн бохгүй юу? Нэг ангийнхаа нэг бандад сайн болоод тэгээд тэгснэ ээжээс амар нуус. Гэтэ би тэрийг одоо амар 100% сайн сандаггүй. Гэтэ ээжийг ингээ хэлэнгүүт нэрээ тэгчихсэн гэд орж ирээд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь амар нууцаар ингээл нэг юм бичээлсэн чинь дараа нь тэрийг марцсан явцсан байна. Ээж харсан л юм л да. Тэгсэн чинь уу дээр нэмэх нь эс тэнцүү зүрх мөрөх гэж бичээд нэг тийм ингээд хоёр бинэ зурж мурцсан л юм шиг байна. Тийм их байсан. Тэгээд дараа нь тэр захиагаа өгсөн бохгүй юу? Тэгсэн чинь тэр чин цэцэрлэгийн насны хүүхд гэдэг чинь бас яг тийм нөө уншиж өсөг мөсгөө нэг сайн мэддэг гүү нас байсан юм уу? Цэцэрлэгт өсөг сурдгүй шүү дээ. Харин тийм би тэгтээ ягаад ч мэдэхгүй уншиж чаддаг гэсэн бохгүй юу? Ээж аваа эрт цаагаад өгсөн. Тэгээд би өөрөө уншиж бичиж чадсан. Өө дээр нэмэх нь эсмэс гэл амир янзын бичээд өгсөн чинь нөгөөх нь ойлгохгүй бичигсэн мэдэхгүй. Тийм юм чи. Тий. Боловсрлоороо тэгээд балраад.
дутаад. Боловсрал дутаад тэгээд яваагүй дээ хөрхий гэж. Эндээс юу сурч болох вэ? Муухай хэрэгтэй. Эртхэн уншиж сурч гэж. Сурцгаа. Тэгээд ямар ч сан миний сонголт бол энэ юм байна. За. Би бол loved attention. За өргөжлүүлээд явцгаая. Окей. Эдгээрээс аль нь чамтай илүү адилхан байна вэ? Чамтай хамгийн дөрөвч байна. Үнэхээр хэлээрээ гинэ. За эхнийх нь болохоор people pleaser. Тэгээд victim mentality. Жохон хохирогцдох хүтэй те. Тийм хохирогцдох хүтэй те. Тийм жохон бусдын талаар байж гаддаг хохирогцдох хүтэй гэж байна. Хоёр дахь нь болохоор зэрэг жохон хүтэн хурдан уралцаад байдаг. Дараах нь би жоохон шүүмжлэмт хий заримдаа. Тэгээд заримдаа би сэтгэл хоёр маань ингээ жоохон би бинээсээ салгацсан юм шиг мэдрэгтэй байдаг. За тэгээд дараагийнх нь өөрийгөө жоохон тусгаарлалчаад байдаг. Өөрийгөө жоохон мөрөх тал дээр жоохон таарав. Асуудалтай байдаг. За дараагийнх нь эмэгтэй сайн найзтай байх жоохон хэцүү. Би заримдаа бусад эмэгтэйчүүдийг жоохон шүүмжилчээд байдаг. Энэ дээр яг та зөвхөн өөрийгөө юу яаж байгаа учраас өөр хүн таны хариултыг мэдэхгүй. Тийм учраас жоохон өөрсдөө үнэнчээр хариулаарай гэдэг жагаан тийм л учиртай юм байна л да. За дараагийнх нь би жоохон үгүй гэж хэлэхдээ таарав. Ямар хүмүүн тусламж гуйхад би бусдад хэрэгтэй байхдаа дуртай. Тэгээд жоохон boundary дутаад байдаг. Тэгээд тэр нь цаашлаад намайг burn out те хэтэрхий ядаргаанд оруулах гэдэг. Одоо burn out ч одоо ядаргаа гэх үү? Тийм. Монголоор өөр юм байна. Стрессээр агаад тэрийг багасгахгүй явсаар авах юм бол burn out болно. Бүр ямар ч юм хийх хүсэлгүй болоод те сүлдээ. Заримдаа үр дагаврыг нь тооцоолохгүйгээр шийдвэр гаргачаад байдаг. Одоо жишээ нь банкнд дах бүх мөнгөө хоослоод юм авах ч юм уу те. I mean, энэ бол I have to say I'm all of them. Тийм би ч гэсэн. Яа гэхдээ хамгийн их нь аль нь вэ гэдэг юм уу? Тий. За. Энэ заримдаа бол ялчгүй зарим ер нь бүгд л байчаад байдаг л та. Би тэгтээ close girlfriendsтэй байхад бол надад асуудал байдгүй юм байна. Тэгтээ тэгэл юу what the hell юу Beyoncé юу үсцэн бэ what the hell гэл ингээд чийдгэлээдтэй бүгдээ celebrities ах юм. Is it ойрхон байх хэвээр хүмүүстэй юм болов? Би бол judgmental юм байна уу? Тэгэл expect-тэйгээ нийлцсэн байх юм бол what the hell. Thought you would better than that. Тэгэж л жаа чийдэг шүү байгаа шүү. Минь ер нь ядгүй. Би хамгийн их нь тэр нөгөө I isolate myself and struggle to stand up for myself юм шиг байна. Би болохоор зэрэг хамгийн их нь минийх I'm cold to others тэгээ жоохон түргэн уртай байж магадгүй. Түргэн уртай тэгээ жоохон хүүтэн бичих гэдэг. Энэ хамгийн ер нь төх юм уу? Гэтэ ер нь тийм ээ. Өөрийгөө л isolate хийдгүү байгаа би гэхгүй. Би болохоор find it hard to say no when people ask for help. Тэгээд дандаа burnout болсныхаа дараа I stand up for myself. Ойлготой. Yeah. I see. Ер нь хүмүүст тусламж хүсэх юм бол no гэж хэлж чаддаг гэсэн үг. Happiness юм бодоод окей за. Тийм заримдаа not always шүү дээ. Тийм. За окей. Next. За яг одоо амьдралд чинь хамгийн чухал зүйл юу байна вэ? Яг одоо юу? Important thing for you in life right now. За яг одоо юу хэрэгтэй вэ? Is there money? Эхнийх нь гэрлэлт. Хоёр дахь нь харин money алга. Like this. Хамгийн төгсгөл нь money юм шиг байна. Окей, миний хамгийн сүүлийнх нь бараг л тийм юм байна те. Минийх inner peace. Жингүүдэж байна. Би жоохон фан баймаар байна. Би энэ хорвоо дээр ирснийг тэмдэглэмээр байна ч гэсэн. Би тэрийг сонголоо.
Окей. За дараагийнх нь. За ажил карьерийн хувьд аль нь чамд хамгийн их төхөж байна вэ? За эхнийх нь. Ажил надад чухлаа. Гэхдээ миний гэрлэлтийн дараа гэх юм уу? Гэрлэлт мэрлэлтийн дараа. За хоёр дахь нь болохоор зэрэг би маш сайн ажилдаг. Одоо хичээнгүй ажилдаг. Organized. Strategic. Logical. Энэ өөрөдөө мэддэг үнэс. Тийм тав тогтой гэх юм уу? Юу гэдэг вүлээ? За. Юу алийг нь Organized гэдэг чинь яана ямар тийм. заавал тэрийг яах гэж яах вэ? За тийм. Зүгээр л би амар сайн ажиллаж, стратегтэй, логиктэй ажиллаа хийдэг, маш сайн ажиллаж. Тийм би ажиллаа айгуу сайн байдаг хүн. Тийм. За гурав дахь нь за ерөнхийдөө бол бусдад тусалдаг ажил хийх дуртай. Багшлах, совилогч хийх, нийгмийн ажилтан гэх мэтчлэн. За дараагийнх нь миний карьер надад маш чухлаа. Миний амьдралын зорилго болон миний карьер хоёр нийлж байвал надад илүү зүгээр байдаг те. Жвэн. За миний ажил креатив одоо бүтээлч болон бусдаас хамааралгүй байх хэрэгтэй. Би тийм өрсөлдөөнтэй том компанид ч юм уу корпорац нийгэмд бол ажиллаж чадахгүй гэж байна. За сэтгэл хөдлөл болон олон өөр төрлийн юм хийдэг ч юм уу те. Тиймэрхүү байх хэрэгтэй. Тийм урлагийн тал руугаа драма руу ч юм уу эсвэл бусад хүмүүстэй одоо ажиллаараа дамжуулж гоё тийм бусадтай нийлж чаддаг тий бусадтай харилцаа үүсгэдэг тийм ажил дуртай. За жишээ нь сэтгэл зүй ч юм уу багш ч юм уу ямар нэгэн бүтээлч тийм сүнслэг юм хийх дуртай. Магадгүй янз ингээд ажил ингээд солиод явж ивэл өөртөө амар байдаг тэр нь гэж байна. За та хоёрт аль нь дөрөвдөг нь юм уу? My career is very important to me. But more important than that is my purpose and my pursuit. Яг хүсэж байгаа юмтай маань нийлж ижил. Надад purpose гэдэг. Миний болохоор миний ажил needs to be creative and more independent. I don't do well in a competitive corporate environment. Гэтэ миний career угаасаа competitive corporate environment гэж боддог гэж байна. Би зүгээр яг одоо бодож байгаа юм шүү дээ, тий? Yes. Минийх бол хоёр дахь нь би жоохон тийм эмх цэгцтэй эмх цэгцтэй гэдэг бол тийм эмх цэгцтэй бүгдийг ингээд жоохон strategic тийм logical зохион байгуулсан тийм байж байвал надад зүгээр юм байна. За хамгийн давуу тал чинь юу вэ? Өөрөө юу гэж бодож байна гэдэг нь чухал бах тий. За би бол зорилгынхаа төлөө зоригтой, бусдаас хамааралгүй. Тэгээд ямар ч хүнд хэцүү цагийг даваад гарах чадaltaй. Би тийм bold хүн байж чаддаг. За би strategic, practical эмх цэгцтэй зохион байгуулалттай, шинэ юм сурах дуртай, мэдлэг, тэгээд дээрэс нь найдвартай юмыг хийж дуусгадаг. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг би хүчтэй зүүн бэлэгтэй, дотроо ер нь мэдээд байдаг. Би эго маань намайг одоо нэг садаа олоод байдаггүй. Миний аз жаргалт. Эгогоо сайн хянаж чаддаг гэсэн. За дараагийнх нь маш үнэнч шудраг. Би чамтай эцсийн хүртэл хамт байж чадна гэдэг тийм юм дээ. За дараагийн Яагаад хоёр амир нэг юм. Яа, энэ л хоёр биш юм байна. За дараагийнх нь. За дараагийнх нь би хүнд одоо санаа тавих дуртай. Ер нь санаа тавихтаа айгуу сайн. Тэгээд maternal instinct маань айгуу хүчтэй. Би ер нь хитрхи газар дээр буусан. Тэгээд найдвартай хүн гэж байна. Дараагийнх нь би залуухан, уян хатан, бүтээлч. Би амьдралыг амар гоё гүн гүнзгий ойлгодгоо гэж байна. Сүүлийнх нь. За дараагийнх нь би бол юулээ. Сүүлийнх нь болохоор зэрэг би соронц шиг I'm very in touch with my senses, my creativity. I can create passion, depth in my life. Нөө хийм шүү. Яг соронц шиг гэнэ. Яа. За тийм ээ шүү. би болохоор сүүлээсээ хоёр дахь юм шиг байна. Залуулаг, flexible, creative. Me too.
Би одоо аль нь болоо? Тоор намайг аль нь ч бодож чинь ч. Чи юу? Чиний biggest strength үү? Харин тийм ээ. Өөрөө өөртөө л өмнөж бай гэсэндээ гэхгүй нэ. За тийм ээ тийм. Би ч гэсэн ер нь тэгэл flexible байцдаг штэ. Гэтэ би хоёр дахь сонгох юм болов. За би хоёр дахь сонголоо. За. Дараагийнх нь чамтай хамгийн таалж байгаа нь юу аль нь вэ? За нэгтгэх нь би шинээр юм сурах дуртай. Тэгээд мэдлэгээрээ хүмүүс туслах дуртай. Тэгээд сонирхож байгаа юмараа шин зүйл сурах нь намайг амар баярлуулдаг. Амар great satisfaction авдаг. Хоёр дахь нь би энэ дэлхий дээр өөрийн гэсэн төлөвлөгөө одоо purpose дээрсэн. Тэгээд тэр зорилготой ирсэн зорилгынхаа төлөө явах нь ингээд зорилгынхаа төлөө ингээд pursue хийж явах дуртай. Араас нь тэгээд тэр нь бүх зүйлээс илүү маш чухал гинэ. За гурав дахь нь болохоор бусдад одоо өөрт чи хэрэгтэй гэдэг тэр мэдрэмжийг мэдрэх дуртай. Тэгээд хүмүүст хэрэгтэй юм шиг мэдрэмжийг авах нь ингээд гоё идэг. Тэгээд ингээд тусламж үзүүлж байгаа нь тэрнээсээ өөрөө ингээд кайф авдаг. Тэгээд nurture хийж тэрнээсээ комфорт авдаг хүмүүс. Дөрөвт нь болохоор миний дотоод амар амгалан байдал. Тийм амар амгалан байх нь бусад зүйлээс илүү хамгийн чухал. Тэгээд hustling буюу одоо нөгөө хажуугаар нь заавал нэг юм амжуулж хийх те. Тэд нар ингээд нэг чухал биш. Надад ингээд амар амгалан тэгээд creativity бас нөгөө бүтээлч тийм бүтээлчийн хажуугаар бас юм тайван байх те. Тийм орчин надад тохирдог. Тавтах нь болохоор what's matriarch гэж юу юм? Matriarch гэдэг чинь patriarchy эсрэг юм уу? Би амар хүчрхэг тийм одоо matriarch баймаар байдаг. Тэгээд тий хүчрхэг эмхтэй. Одоо power тэгээд authority тэгээд бусдад юу хийн заах тийм хүчрхэг байдал. Тэр зүйлийг арай эмхтээлэг зөөлөн хэлбэрээр гаргах дуртай. Тийм эмхтэй засаг гэмээ. Patriarchy яг эсрэг юм байна. 6 дахь нь болохоор амьдралд нь амар intensity хэрэгтэй гэдэг юм одоо ямар гэх юм одоо passion тийм chemistry хэрэгтэй тийм intimacy гэдэг нь одоо өнөөдөр ч юу ахилах. Тийм intimacy нь одоо ерөнхийдөө л бусад хүмүүсийн тийм одоо хажууд нь байх тэр intimacy тэр хүмүүстэйгээ хоорондоо хэр зохицолтой байх chemistry тэр хүнийг хүсэж байгаа тэр нэг юм хүсэлтэй тэр зүйлүүд нь миний амьдралыг амар бүтэн тэгээд илүү юу болгодог гинэ амьдралыг илүү гоё болгож өгдөг. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор би girly girl охин шиг охин тиймэрхүү софтер байх болж чадна. Гэтэ тэрнээс гадна миний амьдрал илүү гүн одоо амьдралыг хайрлах тийм юм уу ч юм уу байдаг. Тэгээ гадна талдаа би амар easy going хүн болгонтэй ингээд нийлж чаддаг. Тиймэрхүү одоо ингээд нэмийг нэг хүндэлсгэж аваад идэггүй тиймэрхүү байдаг ч гэсэндээ тэрнээс цаашаага би ингээд илүү тийм хүмүүс надад намайг юу гэж боддгоос илүү би хийж чадна. За Учрлах миний хариултаа сонголоо. Учрлахыг мэдээд тах шиг байх юм чи чинь. Эсвэл өөрчлөгдсөн юм болов гэж бодож байна. Дөрөвдөх нь үү? Inner peace гэдэг үү? Чи тэгээдсэн. Inner peace нь үү? Чи өмнө ярьж байхад тийм энэ одоо ингээд өдрөөр шал өөр ах юм тий. Гэхгүй юу? Гэдэг нь тайван байх гэдэг үг гэж хэлжсэн. Тийм happiness бол үнэхээр тайван байх нь тэр ч үнэн шүү. Гэтэ яг одоогийн байдлаар бол I need some intensity in my life. I need passion, chemistry. Яа, чист алж байгаа юм байна. Яах вэ?
гараашаа таач юу гэдэг. Харин бүр нэг яах вэ Аазгаа хөдлөд ах яа. Учир чи нэг юм дуу гаргатаа нөгөө ирээсвэсний Юу нэ. I think it would go with Тэтэвэр яаж вэ? За би болохоор I love to feel needed. Тэгээ хүн амьтанд ингээд тусалж байгаа юм бол юу н туслаад ч юм уу янз бүрийн юм хийж байгаа юм бол би амраас чагалтай. Өөртөө янз бүрийн юм хийхээс илүү. би нэгтгэн юм байна уу? Шинэ зүйл сурах дуртай. Тэгээд сурсан зүйлээ ашиглах амар дуртай болохоор. I see. Гурлаа ингээд яг энэ юг хийхлээр бас чал өөр юм биш үү? Тийм ээ. Чи аль нь исэн бэ? Тэгээд Би сүүлээсээ хоёр дахь Нөгөө энэ passion хэрэгтэй шүү дээ. энэ тийм шүү дээ. Окей. За хамтрагчаас юуг илүү их хардаг вэ? Миний орчуулах яах вэ? За тэгээ. За Эхнийх нь болохоор битэрийн дундалт ийм chemistry те хүчтэй ийм passion байх хэрэгтэй. Тэр нь бол хамгийн чухал нь. Хоёр дахь нь болохоор манай партнер ингээд амар их hard working те тэгээд лидер шиг тэгээд юм бусдад хүндлэлтэй хандах хэрэгтэй. Вау. Яа, гурав дахь нь болохоор манай партнер болохоор надтай ийм адилхан дуу байх хэрэгтэй. Тэгээд миний оо би даасан байдалтай зүгээр байх хэрэгтэй. Одоо тийм миний би даасан байдлыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. За дөрөвт нь болохоор манай партнер миний ганцаараа байгаа байдлыг болон одоо inner peace интриг дэмждэг байх хэрэгтэй. Тэгэд миний зүгээр л миний зүүн бэлгэл миний яндрын харилцаа тийм партнер мартрыг аваа явцдаг. Ер нь бол зөнгөөрөө дотроосоо мэдрээ явцдаг тий. За манай партнер амар powerful тийм ингээл агай мундаг зундаг байх ёстой. Гэхдээ стил одоо битэрийнхаа харилцаа болоод надад ингээд надад амар сайн амар хайртай байх хэрэгтэй л гэсэн. Надад Яг илүү айгу high status тэгээ хүчрэх байх ч гэсэндээ хоорондох харилцаагаа бас айгу сайн авч чаддаг байх. За дараагийнх нь болохоор аав байх. Маш сайн аав байх хэрэгтэй. Юу юунаас илүү хамгийн сайн аав байх нь л надад амар чухал. За хамгийн сүүлч нь болохоор манай партнер болохоор намайг авч явдаг. Тэ ингээд намайг халамжилдаг, хамгаалдаг тийм байхыг би хүсэж байна. Тэгээ би ингээд тэр хүний хажууд бүр амар secure, safe байхыг хүсэж байна гэсэн байна. За аль нь вэ? Ямар залуутай мэдхгүй би уг нь л надад тэр дөрөвдөх нь айгу таалагдсан байхгүй биш тавдах нь. Гэтэ бодсон чинь ингээд ийм бодогдлоо ингээл би ингээл нэг хүнтэй амьдарч байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө нь амар тийм амар powerful хүн. Тэгсэн чинь ингээд нэг хатуулж мартуулаад ингээд дараа нөгөө нэг ингээд нэг кино хийдэж штэ. Эхнэр нь ингээд цогтож явж байгаа. Мэдгүй тийм бодогдлоо штэ. Тэгвэл миний хамгийн сүүлчийн юу бодогдчих. Яа, надад ч гэсэн хамгийн сүүлийнх нь safe level болоо хаа. Like тийм заавал нэг хайр маяг devoted байгаад шаардлагагүй л хажууд байхдаа намайг тайван тэгээд энэ хүн намайг маргааш нөгөөдөлтэй мөчлөд олчихгүй тий. Очрол аль би харин эхнийх нь гэж бодож байна. Харин тийм ер нь бол passion амар чухал, chemistry амар чухал байгаа байхгүй надад. Yes. Яг гоё хоорондын огтлолцол холбоос үлбэ айгуу чухал байгаа даа. Anything with passion and chemistry in it, she will go for it. Ер нь chemistry vibe ингээ юу яагаад байгаа юм надад бол яг vibe нь айгуу чухал байдаг. Яг бид хоёр зөгцөж гинөө. Тэр нь айгуу чухал гэдэг юм санагдаад тий. Okay. Who do you identify with most? Хинтэн хамгийн дөхөх юм шиг санагдаж байна. Хин чамайг хамгийн сайн тодорхойлох юм шиг санагдаж байна гинэ. Энэ хүмүүсийг та хэд мэдхүү? Мэднэ. За эхнийх нь болохоор зарим нь мэдх юм байна, зарим нь мэдхгүй. Gossip Girl-ийн
боровстой охин. Хоёр дахь нь Elwood Legally Blonde-ийн нэг юу ягаа нөгөө хайртай залуугаад дагаад Harvard явчихдаг. Тэгснэ тэрнээсээ илүү сайн байж болцдог. Katniss Everdeen нөгөө Hunger Games-ийн гол дүрийн охин. Яа дүүгийнхаа өмнө яг дүүн сонгогдсон чинь оронд нь би орё гэдэг тэр охин. Marilyn Monroe уусаа хүмүүс мэдгэх. Amal Clooney чинь нөгөө нэг humanitarian ахгүй юу? Наа George Clooney чинь нөгөө нэг Person of the Year ч илүү team award авсан чинь нөгөө нэг comedian өнөөдөр ингээд Amal Clooney humanitarian те нөгөө нэг aid maiden амар их одоо очиж ажиллаж хүмүүсийн төлөө ажиллаж байсан юм баггүй. Тэгсэн чинь тэр хүн биш нөхөр нь ингээд Person of the Year award авчлаа гэж нөгөө шоглож хэлжсэн. Oh. Never knew that. Би энэ зургийг нь л мэдэхгүй мэ. Клинда нөгөө нэг Wizard of Oz-ийн Клинда гэдэг дүр. Сайн шуулам гэнэ үү? Тий. Good Witch гинэ. Бараг нөгөө юуны юм шүү. Нэг Alice in Wonderland-ийн сайн талынх нь шулам юм шүү. Гэхгүй. За сүүлийнх нь болохоор Sage the Singer гинэ. Мэдгүй. Warm Introvert. Би болохоор Amal Clooney-г сонголоо. За тодорхойлолтуудаас нь л юм байна тий. Би ч гэсэн Amal Clooney юм шиг санагдсан юм да. Болмоор байгаа Тийм хүн үү? identity яг ийм хүн бас арай болоог байгаа л та. Гэхдээ ийм хүн болохыг хүсдэг. Би бол болцсон. Би Marilyn Monroe олмоор байна. Oh, I knew that. You keep choosing that. За таны мөрөөдлийн самбар дээр чинь юу байдаг вэ? Маш их мөнгө, successтэй амжилт, карьерийн одоо юу гэдүүлээ? Амжилт. За хоёр тонл хороо зэрэг хүүхэд гэр бүл хайраар дүүрэн гэр болон хүрээлэн борчин. За тэгээд хурмын бөгөж танай партнер тэгээд гоё хурим. За гурав тонл хороо зэрэг дотоод амар амгалан гүн тэгээ одоо connection холбоо тэгээд йога могот юм уу те. За дараа яаж тайлбарлахыг нэг удаа. За дараагийнх нь болохоор зэрэг speaking to large audience те олон хүмүүс одоо ингээд яриа хийх ч юм уу. More knowledge you wanna gain. Илүү их мэдлэг цуглуулах. Юмнууд юм шиг байна. За тэгээд дараагийнх нь hobby хиймээр байгаа hobby you wanna start or get better at creative pursuit fun travel. Hobby ихлүүлэх ямар нэг юм сайн болох тэгээд зугаалах. За тэгээд сүүлийнх нь болохоор зэрэг загвар болон beauty love гэдэртэй ямар нэгэн холбоотой юу ч байсан яг гэдэг юмнууд ээ. Hobby? Hobby. Аль нь таарахгүй байна ч. Яг нэгтгэн ингээд сонгох гэхээр like амар юм career driven болох гэдэг байгаа байхгүй. Хоёр дахь нь би нэг хүүхэд амар хүсэхгүй байгаа байхгүй. Like зөвхөн family гэж болно шүү дээ. Тэгээ хүүхэд хүсэх чинь different thing. Гуравт ингээд beautiful wedding хүсэж байгаа ч гэсэндээ like партнераа ингээд бүгд чухыг хүлээгээд гэж нэхээр it's not me. Яа. Өөрөө бүгд өгөх юм уу? Үгүй тэгэл бүгд өгөхтэй болов нь өгөхгүй болохгүй ш. Ингээд тэрийг амар vision board дээр оруулж авуулаа л. Хүсэж ингээд харч I just think the inner peace Энэ холиод тавьчихгүй юм тий. Inner peace эдрийг яана гэхээр йоганд би дургу. Би амар anything physical I hate it. Тэгэл хамгийн таарч байгаа нэг hobbies юм уу да. Тэгээд гэхдээ би нэг travel их дургу. Амар ядраад байгаа болохоор. Яа. Очруулалыг ингэж ядчих. Би зүгээр мөнгөтэй олмоор байна уу? Тэгээд сургууль соёлоо төгсөөд мэрэгчлэрээ ажилламаар байна гэв. Миний угаасаа яг юун дээр мөрөөдлийн самбар дээр яг тийм байна.
I see. Okay. Yeah. Хоёр хоббигоо сонгоцсон уу? Тэгээ хоббигоо сонгоцсон. Okay. За сүүлээс 2 дахь уу 3 дахь уу? 3 дахь өгч байна. За. What is your relationship like with other women? За ерөнхийдөх юм бол бусад эмэгтэй хүмүүстэй харилцаа чи ямар хөө байдаг вэ гэж байна. За эхнийх нь заримдаа би сайн эмэгтэй найзтай байх жоохон дутагдаад байдаг. Би найзуудтай гэхдээ заримдаа би жоохон шүүмжлэлтэй хандчих гээд байдаг бусад эмэгтэй хүмүүст. Эхний асуултаа жоохон төгсөж чинь те. Өдрийн төгсгөлд би үргэлж хамтрагчаа найз охтуудаасаа илүүд тавина. За хоёр дахь нь I have a wide circle of friends. Би маш том найзуудын хүрээлэлтэй. I'm sometimes mistrusted by other women. Or other women seem jealous of me. Би бусад эмэгтэй хүмүүс надад нэг жоохон итгэдэггүй эсвэл надад жоохон атаархаад байгаа юм шиг санагдаад байдаг гэж байна. За гурав дахь нь болохоор зэрэг I have great relationships with women and I'm very comfortable with other women. Би бусад эмэгтэй хүмүүстэй айгуу сайхан харилцаатай байдаг. Тэгээ дээрэс нь бусад эмэгтэй хүмүүстэй айгуу тухтай байж чаддаг. Манай эмэгтэй найзууд манай сайн найзууд өсөж дэвших нь надад more likely very strong personalities гэнэ. Надтай хамт өссөн сайн найзууд маань ерөнхийдөө бол strong personality-тэй хүмүүс байдаг. Ихэвчлэн. I have great relationship with other women. I never get jealous or competitive with other. Би эмэгтэй хүмүүстэй ер нь аягүй сайхан харилцаатай. Би тэдэртээ өрсөлддөггүй. Дээрээс нь ямар нэгэн байдлаар атаархдаг ч юм уу тийм юм бол байхгүй. I tend to be the mom of the friend group. Би ерөнхийдөө бол найзуудынхаа группийн донд ээж нэм шиг байдаг. За би цөөхөн хитгэн сайн найзтай. Энэ ч юу гэж орчуулмаар юм бэ? Close friends as opposed to a wide circle. Тийм цөөхөн хідэн л найзтай л. Тийм би айгуу сайн сонсогч. Тэгээд найзуудынхаа асуудалд би айгуу сайн зөвлөгөө өгч чаддаг. Энэ бараг анахгүй гэхгүй. You know me. I was going to choose that. Although I can have good friends, би сайн найзуудтай байж чаддаг ч гэсэндээ би эмэгтэй сайн найзуудын харилцааг хадгалжуулдаг жоохон асуудалтай байдаг. Би эрэгтэй хүмүүст илүү их итгэжээд байдаг, эмэгтэй хүмүүсээс илүү. За хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг энэ юу гэж байгаа. Нэг юм олон татаад байгаа юм санагдах юм. Харин тийм. Тийм. Ямартай ч дандаа эмэгтэй хүмүүсийнхаа талд байдаг. Тийм үргэлж эмэгтэй feminism ч юм уу те. За something like that. За. За Анука бол тэр юм байна. Миний аль нь юм шиг байна. Йоо би харин аль нь юм болоо. Чи аль нь юм бэ? Би тэр юу юм болоо? 3 дахь нь юм болоо? Тэ. Ер нь анзаараад хахад манай найзууд бол айгу ихэнх нь тийм strong personality-тэй хүмүүс байдаг. Тийм. Би эхнийхээ сонгох тоо. Уус эхнийх юм шиг байна. Okay. At the end of the day. At the end of the day те бас тийм шүү. За. Сүүлээс хоёр дахь нь. За, Анука орчлоо. За эдгээр зүйлсээс хамгийн өсөж дэмжих боломжтой зүйл нь аль нь вэ гинэ? Өөрийнхөө хувьд. За нэгт нь болохоор би амар хайрламар бусдыг амар сайн ойлгодог, тэгээд compassionate. Хоёр дахь нь болохоор би дотоод мэдрэмжэндээ илүү connected гэх юм уу лөө. Юу гэж орчуулах юм ямар хэцүү юм байна. За би дотоод зүүн бэлэг дотоод Тааш орчихсон юм дээр. Тиймэрхүү юм жоохон сайжруулмаар байна те. Надад жоохон passion дутагдаад байна, erotic байдал дутагдаад байна те. Тийм жоохон intensity хэрчэд юугүй. Тиймэрхүү нь жоохон дутагдаад байна. Сэрийгээ сайжруулмаар байна гэж байна.
За. Тэгээд би жоохон boundary-гаа сайжруулмаар байна тий. Өмнө нь ярьсан жинжин шуугамаа жоохон сайжруулмаар. Өөрийгөө жоохон нэг тавьж сурмаар байна гэж байна. Дараагийнх нь би жоохон practical тэгээд less impulsive гэхэр чинь жоохон юм ямар нэгэн үйлдэл хийхээс өмнө жоохон үр дагаврыг боддог болмоор байна гэж байна. Би жоохон assertive болон бусдаас хамааралгүй байж сурмаар байна. Жоохон амьдралдаа committed байчмаар байна гэж байна. За дараагийнх нь болохоор зэрэг би жоохон outside of my relationship sometimes I need to make time for my friendships, my passions and myself. Одоо relationship-ээс гадна жоохон амьдралаа гоё том болгомоор байна. Илүү найз нөхөд мөхөд сонирхол өөртөө цаг илүү зарцуулмаар байна тий. За сүүлийнх нь болохоор зэрэг I could be better about expressing the emotions to others and not isolate. Бусдад өөрийнхөө мэдрэмжийг жоохон тайлбарлаад өөрийгөө тусгаарламааргүй байна. Тий. Ганцаараа байхдаа сайн байж чаддаг ч гэсэндээ I need to remember that community is important. Ганцаараа байх нь зүгээр ч гэсэндээ би бас бусад хүмүүстэй жоохон байх нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Тий. За нукайлна. Би тавтхан сонгох юм байна. I could be more assertive and independent. I could use direction and commitment in my life. Би ингэж байгаа байхгүй. Нэгтгэхтэй нь бол харах энэ өгүүлбэр хоёр өгүүлбэр байгаа шүү дээ. Хоёр дахь нь ингээд I could use direction and commitment in my life. Би тэрийг сонгоор байгаа байхгүй. Тэгвэл урд нь болохоор assertive independent угаасаа байгаа. Does it make sense? Ингээд юу нь уншихаар заримдаа таараа заримдаа ингээд таарахгүй зүгээр. Аль нь хамгийн дөгчих шүү гэн тэрүүгээрээ л бараг болчих юм шүү дээ. Та хоёроо л сонгох. Би less impulsive, think about the potential consequences of my actions. Тэр нь арай төгөх юм болоо надаа. Жохон юм хийхээс өмнө жохон бодох хэрэгтэй даа. Би заримдаа яагаад юм бодохгүй хичээдэг байхгүй. Тэгэл дараа нь жоохон бодохгүй сүүлийнх нь. За окей. За хамгийн сүүлийнх нь. За хамгийн сүүлийнх нь. This test is like really long. My ADHD is affecting my focus. Сүүлийнх нь сонирхолтой юм байна. За Нукагийн талаар мэдвэр шүүн дээр. За бэлгийн чиг хандлага болон харилцаан дээр секси харилцаан дээр ямар хувь гэж байна. За I'm very in touch with my sexuality and my natural magnetic qualities. Sex passion is very important to me in a relationship. Then яаж орчуулах хэрэгтэй бол энэ үгнүүдийг ч одоо гэхгүй. За яг энийг бол зөвхөн өөрсдөө орчуулчих юм уу? Үгүй тэгээ шууд хариултаа тэгээд ойлгочих. За. Оо. За. Имэйл хийх хэрэгтэй юм уу? За. Надад шууд гараад ирнэ хариу. Буруу хийсэн чамаагүй юу? Тань буруу хийсэн чамаагүй гараад ирэх баха. Окей. Тийм байна. Та таар сонгоцсон уу? Сонгоцсон. За. Энийг хэлэхгүй өнгөрөх гэж байна хариултыг. Тийм штэ. За окей штэ. За, mystic гэнэ. Oh, mystic, okay. Huntress. Oh, I see. Nice. За, тэр нь юу гэсэн үг? Huntress наа чин тодорхойлт нь уншаад өгөөрэй. Энэ намайг айгүй independent, зоригтой, тэгээд resilient нөгөө юм даван туулах чадвар сайтай, тэгээд goal oriented гинэ. Тэгээд амьдрал нь ингээ purpose юм хаашаа явах нь ойлгомжтой байх юм бол амар satisfied мэдрэмжийг авдаг. Гэхдээ энэ бүх зүйлээ ингээд өөртөө авчрах бүрэн боломжтой natural competitor өрсөлдөх бас дуртай. Тэгээд амар adventurous тэгээд outspoken хэлийг гэснээр хэлцдэг. Тэгээд хүчрэхэг тэгээд шинэ зүйлийг
нөгөө нэг биелүүлэх тийм зорилго өдр байдаг ч гэсэндээ хайр зөөлхөн байдал тэгээд emotional илэрхийлэх нь бас чухал шүү гэдгийг мартаж болохгүй. Амьдралын гол зорилго нь одоо нөгөө тэр ч гэсэндээ энэ бүх зүйл нь одоо ингээд эмэгтэй хүн болгоно чухал зүйл гэдгийг бид мартаарай. Тэгээд sometimes заримдаа амрах тэгээд ингээд стил байх нь буруу зүйл биш шүү. Тэгээд бүх зарим зүйлийг зүгээр let go хийгээд уучлал сураарай гинэ. Чамтай дөгч байгаа юм шиг санагдаж байна. Хэр дөгч байгаа юм шиг санагдаж байна. Амар дөгч нөө би ч одоо тэгэл амар ерөнхийдөө би амар ядраад байгаа байхгүй юу? Тэгээд хийх ёстой юм толгойн арт ингээд бүр цоглорчоод тэгээд би бүр ингээд бүх юмнаас бүр ингээд disconnected болсон байхгүй юу? Хинтээ ч юу ч юм байхгүй тэгээд амар их унтж байгаа. Тэгээд хамт амьдардаг хүмүүстэйгээ саарлтаад нэг юм уу байх хүсэлт төрөхгүй тэгээд жоохон ядраад байгаа болохоор нэг цаанаасаа юм их хүсэлт төрөхгүй байгаа даа. Тэгээд жоохон амнарч ажилламжлаа бас жоохон ингээд нойрмороо атахан чадахгүйгээс бодлоод ингээд бүх юмаа зохицуулж чадахгүй байгаа даа жоохон гутраад. Тэгэхээр тэгэл жоохон let go болгоод жоохон өөртөө жоохон анхаарах үе ирсэн юм байна л гэж бодлоо. За минагийнх юм байна. Очил. Минийх mystic гэдгсэн. Mystic гэдэг нь нууцлаг ичэд мэддэг гэсэн үг юм биш үү тийм ээ? Spiritual тал руугаа тийм. Mystic чинь нөгөө X-Men үзчихсэн үү? X-Men-ийн нөгөө зинхэр үгтэй эмхтэй байдаг шүү дээ. Тэр харж байсан. Mystic гэх юм бол бидний сайн мэддэг хүмүүсийн жишээгээр бол famous person гэхээр Oprah Winfrey гарч ирж байна. Тэгээд Phoebe Buffay Friends-ийн. Яна Тийм, ер нь Mystic гэдэг төрөлд орт юм байна. Анукагийн болохоор зэрэг Katniss Everdeen from Hunger Games. Тэгээд famous хүмүүсээс Frida Kahlo гэнэ. Нөгөө нэг зураач бүсгүй юм уу? Wow, I love her. Yeah. Nice. Чинийхийг мэдмээр их одоо чиний Минийх болохоор зэрэг харин сүүлийн үзэсгэлэр дандаа lover гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Ooh. Тийм, ерөнхийдөө амар sensual тэгээд жоохон тийм л болчиход байна. Ахаа, тэгээд адилхан хүмүүс нь юм бэ? Адилхан хүмүүс нь болохоор зэрэг харъя. Ээж гараа. Би энэ хүнийг мэдэхгүй шүү дээ. Satin from Moulin Rouge гэнэ. Тэгээд famous person болохоор зэрэг Marilyn Monroe гэнэ. Саяны тэр Marilyn Monroe-г сонгосноос л боллоо. Тэрнээс л болж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол жоохон мэдрэмжээ дагаад явцдаг. Тэгээд жоохон rash decision хийчих гээд байдаг. Сул тал нь гэх юм бол их тиймэрхүү femme fatale type of women гинэ гэж байна шүү. Энд дээр бол яхаа тэгэж тайлбарсан байна. Mystic гэхээр ер нь яг дэлгэрүүлвэл юу гэж гарч ирж байна? За ингэчин заяо. Ингээд дулаахан юу гэх юм бэ? You radiate warmth but in a quite introverted way гэж байна. Тэгээд дулаахан байдлыг түгээдэг тий. Жохон introvert хэлбэрээр. Тэгээ introvert хэлбэрээр. Зүгээр байж ахтаа л гэсэн үг ш. Тэгээ хүмүүс тэр зүгээр байж ахтаа л нөө дулаахан юм үүсгээд байгаа учраас тэр лүүн ингээд татагдаад идэг. Тэгээд амар зүм бэлгтэй, тэгээ өөрийнхөө бүтээл сэтгэлгээтэйгээ тийм амар зүм бэлгтэй and in touch with your creativity гэнэ. Тэгээ байглаасаа ямар нэгэн зүйлийг бие даан хийх хандлагатай. Тэгээд өөртөө зарцуулах цагийг эрхэмлдэг. Тэгээд энэ нэстэ шал худлаа байна. Сүнслэг ингээ байдал мэдл шашин шүтлэг мүтлэгтэй амар дуртайж магадгүй гэж. Би бол энэс шал эсрэг. Тийм яг 100% яахгүй бах тий.
Энэ л ороо зэрэг яг Yeah. хамгийн их resonate хийж байгаа archetype-ыг нь л харуулж байгаа ах. Тэрнээс ерөнхийдөө бол хүн болгонд 2 3 ер нь бол байгаа. Тэгэд хамгийн их одоо яг одоогийн нөхцөл байдалтай ч уялдж байгаа байдал нь аль нь вэ гэдэг чинь. Ерөнхийдөө бусад хойл гурлаа болохоор зэрэг huntress, lover тэгээд mystic гэдэг ч байгаа шүү дээ. Үлдсэн хэд нь болохоор зэрэг за the maiden гэж байгаа байхгүй юу? Maiden гэхэлэр жишээ авах юм бол Belle нэг Beauty and the Beast-ийн Belle болж байгаа юм. Famous person болохоор зэрэг Audrey Hepburn гэнэ. Тийм жоохон залуулаг тийм юу хүнийг хэлээд байгаа юм бэлээ. За тэгээд тэр хүмүүсийн жоохон сул тал нь болохоор жоохон наив, гинэн байх гэдэг. Асуудалд гинэнт гэдэг ч юм уу тий. За хоёр дахь нь болохоор зэрэг age the mother гэдэг юм. Хамгийн классик жишээ бол нөгөө нэг Harry Potter-ын Ron Weasley-гийн age гэдэг шүү дээ. Тэр байж байгаа юм бэлээ. No notes, no car. За тэгээд the queen гэдэг archetype бас байгаа. Queen ямар гоё. Тийм хамгийн алдартай хүмүүс нь болохоор Game of Thrones-ийн Daenerys Targaryen шүү дээ. Тэгээд тэгтээ за. Game of Thrones үзээгүй. Тэгээд famous people гэх юм бол Beyoncé. Угаасаа queen шүү дээ. Queen л дээ угаасаа манай queen дийлээ. За тэгээд сүүлийнх нь sage гэж бас хүн байгаа байхгүй юу? Wisdom, knowledge энэтэрээр илүү тулгуурсан хүн. За хамгийн классик жишээ нь болохоор Harry Potter дээр авах юм бол Professor McGonagall гэнэ. Энд чинь нөгөө нэг эмэгтэй профессор хүн биз дээ. Тийштэй. Тийм ер нь тэр юм байлээ. За нэг тиймэрхүү хүмүүс байна. Тэгээд та нар алинтай нь илүү төгж гин бас шалгаад үзээрэй. Яа. За та сонирхолтой. Тэгтээ. Өөр сонирхолтой санагдсан хэсэг байна уу өнөөдрийн ярианаас? Тэр ч ихтэй сонирхолтой байлаа. Эхнээсээ эхлүүлэл гайхлаа гэж байна. Би тэгтээ энэ энергийг нөгөө эмгтээлэг эргэтэлэг гэж хуваахтаа тийм тодорхойлолтой байдаг гэж ерөөсөө сонсож байгаагүй юм байна. Ямар сонирн байлаа. Тэгээ би жоохон unfair юм шиг санагдлаа. Яг хоо тийм ингээд яг тэр нөгөө юм үзэж байхад ambitious байдал нь masculine болчиход байгаа байхгүй юу? Тэгвэл ихтэй хүн зөвхөн masculine байх үг нь албагүй шүү дээ. Гэхдээ яг анханасаа masculine гэж тодорхойлж байгаа нь надад амар offensive санагдаад байгаа байхгүй юу? Харин тий, ер нь тэгэл зоригтой байх чинь хүн болгонд байх ёстой чадвар шүү дээ. Тэгж яах чинь юу ихтэй хүний ганцхан logical гэж хардаг нэг тийм юм байгаад байгаа байхгүй. Гэтэ энэ зүгээр эрэгтэй хүн биш, masculine energy гэж авч байгаа болохоор би тэрийг нэг харин чиний урчлын ярьсанд биш зүгээр like literally манай хичээл дээр бас үзчихсэн юм баггүй юу зүгээр. Одоо ингээл эмэгтэй хүмүүсийг амар purely emotional гингүүтэй эрэгтэй хүмүүсийг амар logical гэлээ. Тэр нь зүгээр уусаа байгаа байдал нь л тийм. Одоо хин нэг бид нар нөгөө нэг зөрөгтэй хүн гэж бодох юм бол дандаа шууд толгон дотор орж ирж байгаа тэр biased нь дандаа эрэгтэй хүн орж ирдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм бас хүмүүсийн толгоонд нийгмийн тиймэрхүү юм үүссэн байдаг. Өөрсдийн мэдлгүй. Тэгээд надад хүртэл тийм байгаа. Тэгээд тэр нь жоохон нэг unfair санагддаг. Тэнэшгүй л уртлын ярьж байгаа юмуд нь бол амар сонирхолтой байлаа. Masculine, feminine energy. We should embrace our feminine energy. Ихтэй хүмүүс япог хүмүүс. Тэгээд би тэгээд бас нөө юу яасан байхгүй хэд хэдэн бас өвчлөгнүүд үзсэн байхгүй юу? Та YouTube дээр хэрхэн feminine energy гэж хижээх вэ те how to feed your feminine energy нэтэрэг бичих юм бол 10,000 гарч ирж лээ. Угаасаа зөндөө олон юунууд байгаа. Яг энэ яг эмэгтэй хүмүүсээр илүү эмэгтэй өөрөө эмэгтэй болохоор эмэгтэй хүнийхээ лимиг харж байгаа юм л та. Masculine energy-га яаж тижээх үү гэдэг юм гарч ирвэл эрхэл байх. Тэгэнгүүт ерөнхийдөө ингээд жоохон миний яг за ингэж болох юм байна, тэгж болох юм байна гэдэг юм дээр бол би амар хурдан ярьдэн штэ. Удаан ярьж сурах гэж хичээж байгаа. Ер нь удаан ярьж мэраа жоохон ингээд
удаан байж маях гэж жоохон сурах гэж хичээж байгаа. Ийм feminine energy-гээ жоохон илүү болгохын тулд. Тийм. Тэгээд тэр гадаа тааза хайлаад алхах бол надаас амар гоё санагдсан. Би яг турч үзсэн. Амар гоё санагцаар. Та хоёр яг өнөөдөр заавал турч үзээрэй заяа. За тэр би бүр яг ганцаараа алхаад ганцаараа яг дуу сонсож байгаад нэлээ орой байсан болохоор уусаа хүн амьтан байгаагүй. Тэг намайг жааж хийх хүн байхгүй байж байна. Аха. Тэгэл станаар тааза хайлал дууныхаа темпонд гэж шидэлж өгч байгаа. Тэгээ алгасан чинь амар гоё лээ. Би албаар тэгэж алхдаг байхгүй гэрч дээр. Гэтэ нөгөө нэг тийм энержи фит хийх гэж би зүгээр нөгөө lower back амар чилээд байдаг байхгүй. Дингүүд амар өвдөд ч та. See. Харин тийм ер нь бол тэгээд гоё feminine energy-гээ сайхан тижээгээд тэгээд journaling энэ төр хийж мэгэл. Ер нь сайх штэ. Тэгээд бас ингээд эмэгтэйчүүдэрээ нийлж ингэж яг gossip биш. Иймэрхүү одоо чинь яг гурвангийнх нь хийж байгаа подкаст ч юм уу. Энэ болохоор зэрэг feminine energy-г бас айгу тижээж байгаа юм билээ шүү. Яг ингээд gossip биш. Айгу гоё ингээд гүн гүнзгий юмнуудын талаар ярилцах те. Одоо босоод эмэгтэйчүүдтэйгээ тэгэж ярилцах чинь бас давхар feminine energy-г айгу их тижээж өгд юм байлээ. Тэр бас хөөрхөн тижээгдээд яваад байгаа юм шиг үлээ шүү гурлаа. Тийм байна. Тийм. Яа. За өнөөдөр ингээд бүгдээрээ feminine energy, masculine energy гэж юу болох талаар ярьлаа. Тэгээд угаасаа хүн болгонд эрэгтэйлэг, эмэгтэйлэг энержи гэж хүн болгоны дотор байдаг. Тэрнийхээ балансыг нь хадгалаад аль давмгай байгаагаа одоо сул байгаагаа нөгөөхөөрөө тижээгээд те жоохон эмэгтэйлэг энержигээ хэрхэн тижээх үү, эрэгтэйлэг энерги хэрхэн тижээх үү гэдэг талаар ерөнхийд нь яриад тэгээд 7 төрлийн feminine archetype-ийн талаар ярьлаа. За тэгээд бид гурав чинь Анука болохоор зэрэг huntress, Мина болохоор зэрэг mystic, тэгээд би lover гэдэг юм дээр буулаа. Lover. Тэгээд та бүхэн тэр quiz-ийг хийгээд үзэр. Энэ бид гурав нь бүгдийн нэг бүрчлэн орчуулсан учраас айгүй урт санагдчихж магадгүй. Тэрнээс 13 асуулттай. Тэгээд яг өөрөө ганцаараа уншаад шууд орчуулад явах юм бол нэг өсрөөл 15 минут ч юм уу тэмэл болох байх гэж бодож байна. Тэгээд за тэгээд энэ хүртэл сонссон бол баярлалаа. Оян хийсэн уучлалтаа баярлалаа. Сонирхолтой байлаа. Яа, тэгээ та хоёр бас ингэж оролцоод гоё туршлагаасаа хуваалцаад энийг хамт хийсэнд баярлалаа. За дараагийнхаа бичлэгээр дахиад дараагийнхаа ангаар дахиад уулзцгаая. Тийм, дараагийн ангаараа дахиад уулзцгаая. За баяртай. Бай. Баяртай.